Дарга иргэн гишүүдээ Монгол улсын засгийн газраас 2025 оны 11-р сарын 19-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн тогтоолд нэмэлт оруулах тухай Монгол улсын хурлын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр ирүүлснийг улсын хурлын 2025 оны 11-р сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар шийдвэрлэж төсвийн болон байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооны 2025 оны 11-р сарын 25-ны өдрийн хамтарсан уралдаанаараа тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагч цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон мал амьтны тэжээлийн хангамж нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдлээс хамгаалах зорилгоор Улаанбуудайн гурил болон малын тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний гайлын албан татварын хувь хэмжээг тогтоох зайлшгүй шаардлагын үүднээс импортын барааны гайлын албан татварын хувь хэмжээг батлах тухай Монгол улсын хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай улсын хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төслийг байнгын орооны хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэх үед улсын хурлын гишүүн заяавал сүүлийн жилүүдэд баруун бүсийн аймагуудад ганцуудын хүндрэлтэй нөхцөл байдал байнга тулгарч байгаа тул Улаанбуудайн гурил болон малын тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний гайлын албан татварын хувь хэмжээг тогтоох асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй бөгөөд гадаргуугийн ус хуримтлуулах, газар тариалангийн усжуулалтын системийг үр ашигтай ашиглах боломж шийдлийн талаар асуулт асууж хариулт авсан болно. Түүнчлэн улсын хурлын гишүүн Золжаргал тогтоолын төслийг дэмжиж байгаагаа дурдаад малын тэжээл нэмэлт бүтээгдэхүүнийг импортын татварын хөнгөлөлтийг баруун бүсээр хязгаарлахгүйгээр нэгдсэн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх, улсын хурлын гишүүн Мөнх Соёл ганцуудын эрсдлийн асуудлыг түрүү хугацаанд шийдэх биш, тогтвортой бодлогын шинжилгээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг тус хэлсэн болно. Байнгын ороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолд нэмэлт оруулах тухай Монгол улсын хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ тогтоолд нэмэлт оруулах тухай Монгол улсын хурлын тогтоолын төслийн хэлэлцэх хэсэг асуудлыг хэлэлцсэн талаарх төсвийн болон байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын ороодын хамтарсан уралдаанаас гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.